холбоотойгоор ялангуяа ковидоор өвдөхдөө нэлээд хүнд хэлбэрээр өвдөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдлууд бол дийн дунд маш их ус уналтууд орж ирж байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдийн дунд бүр эрчүүд маань одоо янз янзын гормоны муусантай холбоотойгоор ус уналтууд их байна. Бас удамшил байж болдог. Эмэгтэйчүүд бол яадаг вэ гэхээр төрөлт жирэмслэлтэй холбоотойгоор гормоны өөрчлөлтөнд ордог тий. Яг нэг талын хүнээр нь харах юм бол хүмүүс маань сүүлийн үед бас арх тамхины хэрэглээ их өндөр болсон. Энэтэй холбоотойгоор бас усны тэжээлийн ямарл болж сунж байна. Эмийн имчилгээнд үр дүнгүй байгаа болвол ус суулгах арга технологиг хэрэглэнэ гэсэн. Энэ шилжүүлэн суулгана гэдэг бол тухайн хүнийхээ аль нэг хэсгээс авахын дорог байдаг. Тэгэхээр ихэвчлэн бид нэр бол ерөөхдөө олон улсад яадаг вэхээр дагдсны хэсгийг донор зоон гэж хэлдэг. Дагдсны хэсэг бол хизээч одоо юу гэдэг шингэрч одоо алга болдог үсний хэсэг биш. Яагаад тэгэхээр тэжээлийн шал өөр тогтолцоотой байдаг. Ойролцоогоор хүний толгойд 150 мянган орчим үс байдаг. Гэтэл дагдсны хэсэгт нэг ойролцоогоор 60-70 мянган үс байдаг гэж тооцвол 5 үс тутмын голоос нэг үсийг нь авч явдаг. Ингэж явдаг учраас тэнцээ ямар нэгэн байдлаар сэрэгжилт үүсэх, халцралт үүснэ гэсэн ойлголтыг байхгүй гэж ойлгож болно. Манай Infinity эмнэлэг ус суулгалтаараа ерөнхийдөө сүүлийн 4 жил суулгаж байна. Одоо 21 оныг одоо дундыг хүртэл хүмүүсийн их одоо нэрсэж ойлгодгоор болвол ийм пен гэж буюу үзгээр суулгадаг арга байдаг байлаа. 21 оны дундаас хойш бид нэр Туркид суулгагдж байгаа одоо сүүлийн үеийн технологи болох Сафир технологиг шинээр нэвтрүүлж оруулж ирсэн. Сафир технологи маань өөрөө маш одоо шигүү одоо нөхцөлд үүсгдэг хуухан дээр. Хэвийн үед бол хүний 1 одоо сантиметр квадрат дотор бол нэг ойролцоогоор 100 орчим ус байдаг. Энийг DHI-аар хийхээр болдоггүй. Сафираар бол болдог боломжтой. Тэгэхээр энийгээ дагаад үсний маань өтгөрөл их сайн харагдах нь байна, өөрийн юм шиг харагдах нь байна. Энийгээ дагаад шарх шалбархай бага учраас эдгэрэлт хурдан байх нь байна, хүндээ зөөр багтай байх нь байна. Сафир технологиг яг одоо Монголд бол манайх анхдагчаар оруулж ирсэн. Суналт халцралт бол 7-8 жил болоо сүүлийн 3-4 жил болоо эрчимтэй унж эхэлсэн. 7-8 эмнэлэгтэй уулзаж үсээ үзүүл зөвлөгөө авч явсан нийцтэй сүүл Infinity эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн байгаа. Ус суулгал сар гар болж байна. Ус суулгах хэвчээ ерөөсөө тийм надад хүндрэл зовир тийм юм байгаагүй. Говьд нэг мод тарьсантай адилхан. Тиймэрхүү сэтгэл санааны кайф авсан. Тэгээ ширхэг бүр нэг ширхэгээр суулгадаг. За ус суулгасны дараа бол сэтгэл санаа залуужаад ер нь царай тусараад ер нь өөр болт юм байлээ. Би тэрэндээ сэтгэл хангалуун байгаа. Ус суулгалтын дараа 1 сарын хугацаанд бид нэр энгийн өдөр тутамдаа хэрэгэлдэг одоо шампуныг хэрэглэж болдоггүй. Ийм учраас бид нэр Туркээс Сафир технологитойгоо хамт үсний одоо цогц бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн хэрэглэж байна. За үүнд нь бол өдөр тутамдаа угаах шампунь, өдөр тутамдаа хэрэглэх серум нь, ух витамин хүртэл байгаа. Infinity арьс гоо засал гоо сайхны мэс заслын эмнэлэг.